Сайн байцгаана уу? Танд өнөөдрийн бичлэгээрээ Kylie Jenner хэрхэн дэлхийн хамгийн залуухан тэр бүмтэн болсон талаарх түүхийг ярьж өгье. Kylie Kristen Jenner нь 1997 оны 8 сарын 10-нд Kris болон Bruce Jenner буюу бидний одоогийн мэд Caitlyn Jenner-ийн охин болж төрсөн юм. Keeping Up with the Kardashians reality show нь 15 үлдэлтэй бөгөөд Kylie 13 улирлалтанд тоглосон байдаг. Эцэг нь Kylie 10 настайгаас шоу бизнес эхлэл нэвтэрсэн юм. Keeping Up with the Kardashians show-ны нэг анги нь ойролцоогоор 10 сая долларын орлоготой бөгөөд Kylie-гийн хувь нь $500,000-аас эхэлсэн юм. Like being in the same house with him, so I called a car service and I went to Chloe's. Keeping Up with the Kardashians show нь ойролцоогоор 220 ангитай бол 158-д Kylie оролцсон учраас хамгийн багадаа $79 сая $1 орлоготой байсан. 2017 оны 4 сарын 10-нд Keeping Up with the Kardashians show-наас салаад Life of Kylie show эхлүүлсэн бөгөөд шоу нь нийтдээ 8-30 минутын ангитай. 2017 оныхоо 8 сарын 6-наас 9 сарын 17 хүртэл үргэлжлээд өндөрсөн юм. I have to be on Instagram and I have to be on Snapchat, just keeping people entertained. Keeping Up with the Kardashians гадна Kylie Jenner супермодель эгч Kendall Jenner-тэй хамтарч загварын ертөнц рүү хөгж үзсэн юм. Тэдний брэнд Kendall and Kylie нь магадгүй эгч Kim, Kourtney, Khloe Kardashian-ыг гаргаж байсан Dash брэндээс илүү амжилттай байж мэднэ. 2013 оны 2 дугаар сард Kendall and Kylie Paxson-тэй хамтран ажиллаж 2018 онд намрын хамтсан коллекцээ зарласан байна. 2015 оны зун нь Kendall and Kylie Topshop-тай коллаб хийсэн бөгөөд тэр нь $2 сая орлоготой байв. 2016 оны хавар Kendall and Kylie нь өөрсдийн бие даасан коллекцийг гаргасан бөгөөд 2016 онд Kylie бие даан Puma-тай хамтарч эхний удаа $1 сая гэрээтэй ажиллаж дараа нь дахин 2 дахь удаага хамтран ажилласан байна. Kylie Jenner өөрийн брэнд Kendall Kylie бас бусад загварын брэндүүдтэй ажилланаас гадна өөр бүтээгдэхүүнийг endorse хийсэн байна. 2016 оны сүүлээр CelebBuzz.com мэдээлснээр Kylie 25 sponsored post оруулсан ба тэдгээр нь Secret Closet Tic Net, Pure Leaf, Fit Tea, Sugar Bear Hair, Lokai Jewelry, High Smile Teeth болон Waist Trainer юм. 2015 онд Английн арьс арчилгааны брэнд буюу Nip and Fab брендийн ambassador байсан байна. 2014 онд Kylie Jenner Bellamy Hair-тэй хамтран Kylie Hair Couture гэж үсний залгамлыг гаргаж байсан ба 20 инч жинхэнэ үсэн залгамал нь тэр үедээ $205 үнэтэй байжээ. 2016 онд Kylie Sinful Colors-тэй хамтран өөрийн гэсэн хумсны будгийн цуглуулга гаргаж байжээ. 3 limited edition хумсны буд нь Walmart, Target, Walgreens гэх мэт том дэлгүүрүүдэд тус $2.99 үнээр зарагдаж байжээ. Энэ нь ихэнхдээ их санагдахгүй ч 3 удаа хамтран ажиллаж амжилттайгаар зарагдаж дууссан байна. 2016 оны 11 сард Forbes сэтгүүл мэдээлснээр Kylie-гийн орлогын 20% болох $18 сая нь social media-гаас орж ирдэг байна. Мөнгөнд үнээр бодвол бараг цагаар нэг sponsored post нь $100 үнэлэгддэг байна. D-Mary Analytics нь Kylie хамгийн өндөр үнэлгээтэй social media influencer гэж өргөмжлөжээ. Итгэхгүй байна уу? 2017 оны сүүлээр Snapchat app нь дизайнаа өөрчлөхөд Kylie Jenner 2018 оны 2 сарын 21-нд So does anyone use Snapchat anymore or is it just me? Oh, this is so sad гэж Twitter дээрээ жиргэжээ. Энэ жиргэнээс болоод Snapchat-ийн хэрэглэгчдийн тоо 7.2% буурсан ба Snapchat-д $1.3 тэрбум алдагдал учирчээ. Kylie Jenner ер нь янз янзын төсөлд оролцож тэндээсээ чамгүй их орлого хураасан. Түүний нэг жишээ нь Kylie app болон Kylie Shop юм. Хэдий түүний төслүүд болон хамтарч ажилласан гэрээд үйл ажиллагаанд түүнд орлого оруулж ирсэн ч түүний хамгийн том орлогын үүсвэр нь бидний хамгийн сайн мэдэх Kylie Cosmetics юм. 2015 оны 11 сарын 29-нд Jenner өөрийн нэрээр lip kit гаргажээ. Тэрээр $29 үнэтэй уруулын харандаа болон уруулын будганы сет гаргасан. Kylie өөрөөсөө $250,000 гаргаж гадны компани хүсэлж 15,000 ширхэг лип китээ хийлгүүлжээ. Лип китүүд нь 11 сарын 30-нд албан ёсоор худалдаанд гараад 1 минутын дотор зарагдаж дууссан юм.
Page refresh хийхээс өмнө бүх зүйл царагдчихсан байсан гэж Kylie Jenner хэлжээ. 2016 оны 2 дугаар сард Kylie Jenner өөрийн lip kit-үүдээ Kylie Cosmetics гэж дахин зарлажээ. Дахин зарлахдаа Kylie 500,000 ширхэг lip kit-ээ бэлдэж 11 сард шинэ жил 100 сарын багцууд нь 24 цагийн дотор зарагдаж дуусч Kylie-д 19 сая долларын орлого бий болгожээ. 2016 оны сүүл гэхэд Kylie Cosmetics 50 гаруй гоо сайхны бүтээгдэхүүн борлуулж байсан бөгөөд бараг цаагаар 307 сая долларын орлоготой байсан байна. 2017 он гэхэд Kylie Cosmetics-ийг 330 сая доллараар үнэлэгдэж байсан юм. оны байдлаар Kylie Jenner нь Kylie Cosmetics илүү их коллекцуудыг гаргаад зогсохгүй 2019 оны сүүлээр Kylie Skin-ийг зарласан юм. So I'm going to show you guys my everyday skincare routine and just talk about my products a little more. Хамгийн гайхмаар нь Kylie өөрийн брэнд болох Kylie Cosmetics-ийг 600 сая доллараар Coty гэх Америкийн гоо сайхны том компанид зарсан бөгөөд Kylie 1.2 тэрбумаар үнэлэгдэж дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон юм. 22 настай Kylie Jenner нь 2019 оны 2 сарын 1-нд Travis Scott-ийн хамтаар Stormi Webster охиноо энэ дэлхийд мэдлүүлж саяхан 2020 оны 1 сарын 24-нд Kylie X Stormi коллекцэн зарлагдсан юм а. Та бүхэнд манай Orion-ыг сонгон үзсэхэд баярлалаа. Таалагдсан бол like, share, subscribe. Бидний өөр яриагүй тодруулаагүй зүйл байвал комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай.